За сайн уу? 8 дахь өдөр Бурхны нэг санаа. Эсвэл газар дэлхийтэй ярилц тэрээр чам сураг, далайн цагаас чам тунхаглаг. Йов 12:8. 20 дугаар зууны их үед өмнөдийн хөдөө чуин эдийн засгийн хөнгөн тариалангийн сүрлээс болж нэлээхэн хүнд байдал оржээ. Фермерүүд жилөөр дахин хүн тарьснаар хөрс шин тэжээлээрээ ядурч байв. Энэ бол тариалангийн газар байдаг адилхан ийм төрлийн асуудлууд зөндөө гардаг. За тэр үед 20 дугаар зууны хамгийн гайхамшигтай шинжлэх ухаанч оюун ухаануудын нэг болох Жорж Вашингтон Карвер гарч ирэв. Карвер тариалангийн сэлгээний аргыг нэвтрүүлж фермерүүдийг хөнгөн оронд газрын самбар тариалахыг уриалав. Тариалангийн сэлгээ нь хөрсийг сэргээсэн боловч газрын самбарын зах зээл байгаагүй тул эдийн засгийг сэргээж чадсангүй. Газрын самар асар их хэмжээгээр ургасан боловч эргэлтээсээ давсан байлаа. Урам нь хугарсан фермерүүд Карверт гомдлож аргагүй мэдээж асуудалд орсон байсан. За мэдээж нэг асуудлыг шийдээд учрыг нь оллоо гэтэл нөгөөх нь фермерүүд мэдээж тухайн тариалангаа зах зээл гаргахын төлөө тариалж байгаа шүү дээ. Мэдээж тэнд бас эргэлт явагдах хэрэгтэй. Зах зээлийн эргэлт. Гэтэл энэ байдал нь айгүй хүнд байдал руу бас шилжсэн байна. Ингээд тариалагчид Карверт гомдлсон байна. Гэт Карвер өөрийн хийдэг зүйлээ хийв. Тэрээр ихээр урт удаан алхаж бурхантай удаан ярилцжээ. Дахин яах вэ гэж тий. Энэ бол бидний хувьд бол Иесус Христийн хувьд бол тий бурхантай ярилцсан. Өөр зүйл итгэдэг хүн байх юм бол тийм ээ оюун ухаантайгаа өөрийнхөө дотоод хүн рүүгээ орж тий. Одоо тунгаана гэсэн үг шүү дээ тийм ээ. Бодлоо болж байгаа үйл процессыг өөр боломж юу байна гэх мэт эдгээр зүйлсүүдийг тий тунгаана. За Жорж Вашингтон Карвер өглөө бүр 4 цагт босож ойгоор алхаж байгалийн нууцуудыг бурхан илчлээсээ хэмээн залбирдаг байв. Йов 12:7-8 дээр Библиэд байдаг хамгийн энгийн мөртөө хамгийн хүчрэг амлалтуудын нэг бий. Амьтдаас суу тэд чамд заана. Эсвэл тэнгэрийн шуудаас суу тэд чамд хэлнэ. Эсвэл газар дээр тэр чамд заана. Эсвэл далайн зааснууд чамд мэдүүлэг. Тийм ээ. Одоо онгоц хүртэл бүтээн ээг зохион байгуулсан бүтээсэн болохоор шууд ээг тийм ээ судалж ээж тэгээд тэнчэнээс онгоцны одоо энэ хушуу одоо энэ бүхэл зүйл одоо хэлбэр галбар тий одоо маш их олон зүйлүүдийн хөвчлөнтэй амьтдаас бид нар суралцж ээж энэ тэнцэн судалгаа хийж ээж ийм нөхцөл байдсан байна гэд үүнийгээ бид нар бол хэрэгжүүлдэг шүү дээ тийм ээ. Гэр энэ бол Библиэр бичигдсэн үгийн дагуу бас явагдаж байгаа хэлбэрээ гэж бас ойлгож болох нь байна. Тэгээ мэдээж Карверч гэсэн бусад итгэгч судлаачдын адилаар мөн л энэ Йов 12:7-8-ийн дагуу залбирч бурхантай ярилцж байсан байна. Карвер энэ амлалтыг шууд утгаар нь хэрэгжүүлжээ. Тэр бурхнаас байгалийн нууцуудыг илчлэхийг гуйсан байна. Бурхан түүний залбиралд хариулсан. Карвер 300 гаруй төрлийн газрын самрын хэрэглийг нээсэн боловч эдгээр бүх нээлтийн суурь болсон бурхантай хийсэн нэг л яриа байж. За Карвер өөрийн өрөмс ошгонолтой байдлаар энэ ярианыхаа талаар өгүүлжээ. Эзэн минь та яагаад орчлын ертөнцийг бүтээсэн юм бэ гэж би асуусан. Бурхан харин чиний жижигхэн ухаан хэтэрхий мэдхийг хүсэж байна. Тэр жижигхэн оюун ухаандаа л тохирхож жижигхэн зүйлийг асуув гэж бурхан хариулсан. Эргүүлээд би тэгвэл эзэн минь та яагаад дэлхийг бүтээсэн юм бэ гэж асуув. Чиний жижигхэн ухаан одоо ч хэтэрхий мэдхийг хүсэж байна. Тэр жижигхэн ухаан чинь тохирох зүйлийг асуув гэж бурхан хариулав. Эзэн минь та яагаад ургамлуудыг бүтээсэн юм бэ гэж би асуув. Энэ жижигхэн ухаан одоо ч хэтэрхий мэдхийг хүсэж байна гэв. Тэгвэл газрын самар гэж би даруухнаар асуусан юм. Гэтэл хариулт нь тийм ээ чиний даруухан хэмжээнд тохирохоор
газрын самрын нууцыг чамд өгье. Үүнийг буюу газрын самрыг лабораторид авчиж ус, өөх, тос, бөх, давирхай, сахар, зардал, амин хүчил болгон тусгаарл. Дараа нь нийцэл, температур, даралтын тухай миний 3 хуулийн дагуу тэдгээрийг дахин нэгдэг. Тэгвэл би яагаад газрын самрыг бүтээснийг чи мэдэх болно. 1921 оны 1-р сарын 20-нд Жорж Вашингтон Карвер Америкийн газрын самрын нийгэмлэгийн өмнөөс Америкийн нэгдсэн улсын төлөөлөгчдийн танхимын зам арга хэрэгслийн хорооны өмнө мэдүүлэг өгчээ. Хорооны дарга Мичиган мужийн Жозеф Форни түүнд 10 минут өгсөн байна. Гэвч 1 цаг 40 минут өнгөрсөн байхад Карверт хүссэн хэмжээгээрээ цаг зарцуулахыг зөвшөөрчээ. Карвер хорооны гишүүдийг газрын самрын олон янзын гайхалтай хэрэглийг үзүүлэн алмайруулсан байна. Үүнд цавнаас эхлээд сахлын тос, савнгаас, савж устгагч, гоо сайхны бүтээгдэхүүнээс модны тол барилгагч, бордоноос линолеум хүртэл багтжээ. Дараагийн удаа сахлаа хосох эсвэл нүрээ будахтаа, дараагийн удаа тавцангаа туслах эсвэл цэцэрлэгээ будахтаа, дараагийн удаа хуучны сайн ПФ NG сэндвич идэхдээ эдгээр бүх зүйл өглөөний 4 цаг залбирах зуршилтай байсан нэгэн хүнээс ихтэй гэдгийг санаарай. Газрын самрын тэр 300 гаруй хэрэглээ нь зүгээр л нэг төрлийн сайн санаанууд байгаагүй. Тэд бол Бурхны өгсөн санаанууд байсан. Нэг Бурхны санаа мянган хүний сайн санаанаас илүү үнцэнтэй. Гахалтай. Бурхны санаанууд жил бүр бид National Community Church жилийн нэг сэдвтэй байдаг. Энэ нь зүгээр л тухайн жилдээ зогтсон гой сонсогдох хэллэг биш. Жишээлбэл 2013 онд Есүсийн төлөө суралцъя гэх мэт. Энэ нь Бурхны оршихуйг эрэл хийж Бурхны бидэнд хийхийг хүсэж буй зүйлийг ялган таньсны үр дүн юм. Энэ бол асуудал бүрийн шийдэл. Энэ бол асуулт бүрийн хариулт. Бид чуулган конференцүүдэд явснаар Бурхнаас үзэгдэл олж авдаггүй. Тэнд бид сайн санаануудыг олж авч болно. Гэхдээ Бурхны санаанууд зөвхөн Бурхны оршихуйд л төрдөг. Хүн бүр амьдралынхаа ямар нэгэн үед зөвлөгөө хэрэгтэй болдог. Гэвч бидний хамгийн том асуудлууд зөвхөн Бурхны оршихуйд шийдэгддэг. Төлөвлөгөөний уулзалт хийгээрэй. Тэгэхээр жил бүрийн төлөвлөгөө гаргадаг. Тэгэхээр ихэвчлэн би бас төлөвлөгөөний уулзалт Бурхантай хийдэггүй баг өөрийнхөө шийдээд тэгээ Бурханыг төлөвлөгөөтэйгээ хамт байгаасаа гэж урьдаг. Ер нь уг нь эхнээс нь төлөвлөгөөгөө Бурхантай ярилцвал илүү дээр байсан болов уу гэж бас бодож байгаа. Тэгэхээр одооноос эхлэн бас хэрэгжүүлье гэж бодож байна. Эцэц төлөвлөгөөгүй байх нь бүтлгүүдгээр төлөвлөж буйтай адил. Гэхдээ зүгээр л нэг санаа бодлоо оролдуулах хэрэггүй. Залбирч байгаад санаагаа гарга. Хамгийн сайн төлөвлөгөөнүүд Бурхны оршихуйд төрдөг. Амьдралынхаа аль нэг үед бидний хийж чадах хамгийн сайн зүйлч хангалтгүй байх болно. Бидний хамгийн сайн шийдэл санаа, хүчин чармайлт хангалттай биш. Тиймээс бид өвдөгсөгдөж Бурхнаас зөвхөн Бурхны хийж чадах зүйлийг хийхийг түүнээс гуйх хэрэгтэй. Эцэст залбирал гэдэг чинь чиний хийж чадах хамгийн сайн зүйл болон Бурхны хийж чадах хамгийн сайн зүйлийн хоорондох ялгаа юм. Энэ бол асар том ялгаа. Харин бид өвдөгсөгдвөл Бурхан биднийг өргөх болно. Бурхан ариун сүнс биднийг өргөх болно. Хэрэв бид өвдөгсөгдвөл ариун сүнс зөвхөн Бурхны оршихуйд нэгдэг зүйлсийг бидэнд илчилж харуулах болно. Хэрэв бид өвдөгсөгдвөл ариун сүнс бидний үйлчлэл, гэрүүл, ажил, бизнес бүх амьдралд хэрэгтэй Бурхны санаануудыг өгнө. Үнийг сонсож байгаа та
юу гэж бодож байна? Ямар нэг ажлыг хийхдээ бодогдоо зорихоосоо өмнө ер нь эхнээс нь бас төлөвлөгөө гаргаж бүр эцэслэн тэрний хойноос тууштай зүтгэхээс өмнө бурхны өмнө өөрөө төлөвлөгөө авчрах хэрэгтэй байж мэдэх юм аа гэж бодож байна уу? За 10,000 асуудлын шийдэл. Орчин үеийн шийдтэн теологч Таузер бурхны тухай хэтэрхий бага ойлголттой байх нь 100 жижиг хүмүүс зүйлийн шалтгаан. Харин бурхны тухай өндөр ойлголт, их ойлголт нь 10,000 төр зүрийн асуудлын шийдэл гэж үздэг байжээ. Хэрв энэ үнэн бол би үнэн гэж итгэдэг. Таны хамгийн том асуудал бол удахгүй болох гэрүүл салалт, эмчийн онош, эсвэл дампуурч бизнес биш юм аа. Тэгэхээр энэ дээр зохиогчийн санаа бол хамгийн чухал асуудал бол бурхны таньж мэдээ. Түүнээс яг өнөөдөр эсвэл маргааш тулгарч болцсогүй эрсдлүүд биш юм шүү гэдэг санааг илэрхийлж байна гэж ойлгож байна. Намайг буруу ойлгож болохгүй. Би танд тулгарч буй асар их бэрхшээлийг багасгаж үл тоож хэлэх гэсэнгүй. Гэхдээ асуудлаа бурхны өнцгөөс харахын тулд та өөрөөсөө энэ асуултыг асуух ёстой. Миний асуудал бурхнаас том уу? Эсвэл бурхан миний асуудлаас том уу? Тийм ээ. Ямар ч асуудал бурхнаас том биш шүү дээ. Бидний хамгийн том асуудал бол бурхны талаарх хэтэрхий жижигхэн ойлголт юм. Энэ нь бусад бүх жижиг асуудлын шалтгаан. Харин бурхны тухай агуу их ойлголт бол бусад бүх шийдлийн асуудлын шийдэл юм. Бурхны нэгүүлсэл, хүч чадал, хязгааргүй гэдэгт итгэх хүртлээр бид жижигхэн залбирлын тойргуудыг зурсаар байх болно. Тийм ээ, заримдаа бид нар бурхан минь би өсөөд байна, жоох юм идчихмээр байна гэдэг ч юм уу нэг иймэрхүү зүйлүүдээр асуудаг штэ. Тэгээ асуух жоох бодож идэл бараг хин нэгэн гоё хоол авчирч өгдөг ч юм уу тий. Эсвэл хоолнд орох хин нэг хоол идээл та гэдэг ч юм уу. Нэг эсвэл хин нэгэн хүрхний жижигэн чихэр ч юм аа гэдэг чинь тий. Ийм тохиолдол бас байдаг шүү тий. Тэгэл юу байд юм бэ гэл тэгээ нөгөө бурхныхаа нөгөө хөөрхөн нэг жижигхэн нэг тийм өдөр тутмын жижиг зүйлийг л тий бий болгох тийм хөөрхөн нэг юм мини юу гэмээр хэмдэ жижигхэн нэг юм мини хүсэл биелүүлэгч юм шиг бас ойлгоод байдаг гэж магадгүй. Тэгэхээр бурхны тухай агуу бурхныг агуу гэж бурхныг мэдлэг оюун хэмжээлшгүй их өндөр ийм ойлголт байх юм бол бүх асуудлын шийдэл бол байгаа. Тэгэхээр бурхан бүх асуудлын шийдлийг авах учраас бид бурхан руу ханддаг гэж бас ойлгож байна. Бурханы нэгүүлсэл, хүч чадал, хязгааргүй гэдэгт итгэх хүртлээр бид жижигхэн залбирлын тойргуудыг зурсаар байх болно. Гэвч бурханы бүхнийг чадагч бүхчийг нэгэнт ойлгож эхлвэл бид бурханы хэмжээтэй мөрөөдлүүдийг тойрсон улам том тойргуудыг зурж эхэлнэ. Таны бурхан хэр агуу вэ? Энэ бол таны зүгээр нөгөө үгээрээ хэлдэг бурхан бол агуу гэжтэй пастор хэлж байгаа үгийг эсвэл библиэр бичигдсэнийг хэлдэг толгоогоороо хэлдэг зөвл биш, яг таны зүрх сэтгэлдтэй таны амьдралд байдаг та бурхантай хэрхэн харьцдаг харьцалтаар гарч ирэх тэр илэрлийг яг жинхэнэ тэр зүйлийг бол илэрхийлж байгаа гэсэн. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө бодлоо юунаараа бурхныг ийм жижигхэн хайрцаг байлгаад байгаа юм шүү дээ гэдэг юм бас анзаарах хэрэгтэй юм болов. Таны бурхан хэр агуу вэ? Тэр таны гэрэлтийг эдгэхэд гэрэлтийн асуудлыг итгэрлийг авчирхад гэрэлт нь гарсан асуудлуудыг гэмтлийг эдгэхэд хангалттай агуу юу? Тэр таны хүүхдийг эдгэхэд хангалттай агуу юу?
Тэр эерэг MRI-ийн хариу эсвэл сөрөг үнэлгээнээс илүү агуу юу? Тэр таны хамгийн том нүглээс, хамгийн их айдсаас, хамгийн том мөрөөдлөөс чинь илүү агуу юу? Хэрэг тэр энэ бүхнээс агуу бол тэгвэл түүнийг Бурханд залбир, түүний дагуу залбир. Тэр агуу байдлын төлөө, агуу байдлын дагуу түүнд залбир. Тийм ээ. За баярлалаа. Энэ бол 8 дахь өдөр байлаа. Хамт байсан нь баярлалаа.